хинч надаас орших хүсэлтэй эсхийг минь асуугаагүй. Нэг л өдөр пүн гээл би гэдэг хүн бий болчихсон. Тэгээд би яагаад энд байгаа юм бэ гэж асуув. Чи энэ талаар юу гэж бодож байна? Би энд байгаагийн учир шалтгаан гэж байгаа юу? Бидний амьдралд туйлын ач холбогдол гэж байна уу? Юу гэж харж байгаагаас л шалтгаална да. Юунаас шалтгаална гэж? Бурхан байгаа эсхээс. За байж байгаарай. Би бурханд итгэдэггүй болохоор миний амьдралд ямар ч ач холбогдол байхгүй гэж хэлэх гээд байна уу да. Үгүй ээ, би тэгж хэлэх гээгүй. Би юу гэж хэлэх гэж байгаа юм бэ гэхээр хэрэг бурхан байхгүй бол чи бид юу гэж итгэж байгаа нэх сонирн биш юм. Бидний амьдралд объектив утга, үнц нь зориг гэж байхгүй. Олон бурхангүй үзэлтнүүд үүнийг мэддэг. Хэрэг атеизм үнэн бол амьдрал утга учиргүй. Яагаад тий тэгж бодож байгаа юм? Юуны өмнө хэрэг бурхан байгаа бол материалын ертөнцөөс өөр юу ч үгүй гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр та бид нар байгалийн санаандгүй бий болчихсон дайвар бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Тэгээд юу гэж? Тийм бол бид зоригтойгоор бүтээгдэг үг гэсэн үг. Бид энд байгаад ямар ч зориг байхгүй. Бүр хэцүү нь хэрэг бурхан байхгүй бол ёс зүйн туйлын үнцэн гэж байхгүй гэсэн үг. Атеист Ричард Докинсийн хэллэгийг сонс. Материалистик ертөнцид угтаа дизайн гэж үгүй, зориг гэж үгүй, моёр гэж үгүй, сайн гэж үгүй. Утга учир байхгүй, ач холбогдол байхгүй. Тэгэхээр атеистууд сайн хүмүүс байж чадахгүй гэж хэлээд байна уу да? Үгүй л дээ. Олон атеистууд сайн амьдралтай байдаг. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр атеизм нь ямар нэгэн үйлдэл муу эсвэл сайн гэдгийг хэлж чадах объектив үндэс гаргаж ирч чаддаггүй гэж л хэлэх гээд байгаа юм. За болдоо. Хичнээн сая жилийн нийгэм биологийн хувьслын явцад хүмүүс өөрийн гэсэн ёс зүйг мэдэж эхэлсэн. Бид өсөж буй хүүхдийг хооллох нь сайн, хин нэг яргалах нь муу гэдгийг мэддэг. Мэдээж бид мэднэ. Гэхдээ үүнийг чинь атеизм тайлбарлаж чадахгүй байгаа шүү дээ. Хэрэг бурхан байхгүй бол зөв буруу гэдэг бол зүгээр л хувьслын нухчаанд санамсаргүй эсвэл хүний нийгмийн гаргаж ирсэн зүйл. Тэгээд юу гэж? Надад энд асуудал байхгүй. Тийм үү? Хувьсэл гэдэг бол чадаж буйн үлдэх тухай ярьдаг. Ёс зүй ярьдаггүй. Тэгээд нийгмийн зуршил гэх юм бол арьс өнгөний ялгуурлал, дарангуйлал, хүчирхийлэл гэдэг буруу биш гэсэн үг болно. За тэгэхээр атеистууд зөв бурууг шийдэх объектив стандарт гаргах хэрэгтэй гэж байх шиг байна. За тэгвэл хэрв альва үйлдэл хүний цэцэглэн хөгжихийн төлөө байвал тэр нь объектив зөв, тэгэхгүй бол объектив буруу. Хүний хөгжил дэвшил гэдэг сайн л та. Яагаад заавал хүн нь цэцэглэн хөгжих ёстой гэж? Яагаад хулганы хөгжил эсвэл байд цааны дэвшил биш гэж? Хүний хөгжил гэж яг юу байх ёстой вэ? Хэн тэрийг шийдэх вэ? Гитлер сая жуудуудыг устгах нь хүний хөгжил дэвшил сайн гэж итгэсэн байсан. Маргарет Сангер яд усыг хүчээр өргүү болгох нь хүний хөгжил сайн гэж үзсэн. Кай Нельсон хэлэхдээ цэвэр практик шалтгаан таныг ёс зүйрээ дагуулахгүй гэж хэлсэн. Тэгэхээр хэрв атеизм үнэн бол хүний нэг янзын ааш аяг нөгөөхөөсөө муу гэж хэлэх үндэс байхгүй. Тэгэхээр та яаж амьдрах нь үнэндээ хамаагүй. Өдөр тутмын чинь сонголт ямар ч утгагүй. Тэгж бодох нь харамсалтай. Хэрв бурхан байхгүй бол та өхөөд юу болох вэ? Юу ч болохгүй, зүгээр л байхгүй болно. Тиймээс нэг хүн инрэлтэй өгөөмөр бусдыг бодож амьдрах, нөгөө хүн нь муухай, хэрцгий, хуваа хичээсэн амьдралаар амьдрах хоёрт ялгаа байхгүй. Аль аль нь юу ч үгүй алга болно. Тэгэхээр тэдний амьдралдаа хийх сонголтуудад ямар нэгэн объектив утга учир яагаад байх гэж. Мэдээж хэрэг би хор тавдар идэх, ерөндөг нээх, эсвэл хүүхдийн ам аврах гэдэг бол утгатай л сонголт л доо. Би бас тэгж бодож байна. Гэхдээ атеизм үнийг яагаад гэдгийг хариулж чаддаггүй. Шинжлэх ухаанчид хүн төрлөختөн бүхэл ертөнц бүгд устж үгүй болно гэж тогтоосон. Бүх зүйл юу ч үгүй алга болно. Тиймээс Бертранд Рассел гэгч атеист философч бид өөрсдийн амьдралаа цөхрөлгөгч хатуу суурин дээр барих ёстой гэж хэлсэн байдаг. Үгүй дээ. Би амьдралаа баяр хөөртэй байлгахыг хүсэж байна. Та ганцаараа тэгж бодоогүй. Атеист хүн бүр баяр хөөр эсвэл нийцэн байх хоёрын хооронд сонголтоо хийх хэрэгтэй болдог. Та өөрийгөө атеист гэж дэлхийд даяар зарлаж болох юм. Гэхдээ та тэгж хэлсэн шигэ амьдрч чадахгүй. За тэгвэл чи Христ итгэгч. Чиний бурхан үнэхээр байлаа гэж бодоход энд юу өөрчлөгдөх юм бэ? Хэрв Христ итгэл үнэн бол бидний хүн нэг бүр энд учир шалтгаантайгаар оршиж байгаа. Амьдрал үхлээр дуусахгүй. Бурхан бол сайн сайхны туйлын стандарт нь юм. Тэр таныг мэднэ. Танд хайртай. Тэр таныг зориуд бүтээсэн. Тиймээс таны амьдралд объектив утга учир, үнц нь
зориг бий. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та баяр хөөртэйч бас нийцтэйч байж чадна. Гэхдээ энэ Христ итгэлийг үнэн гэдгийг батлахгүй. Тийм л дээ. Би зүгээр Христ итгэгчдийн хувьд амьдрал гэдэг баяр хөөртэй бас нийцтэй байх боломжтой гэдгийг л хэлж байгаа. Атеизмд энэ нь боломжгүй. Та тэгвэл алийг нь сонгох бай. Би тэднийг амьтаа байлгахаар, бэлгсэн амьтаа байлгахаар ирсэн.